Одоогоос 99 жилийн тэртээ монголчууд туурга тусгаар монгол төрөөс сэргээ мандуулж, эзэн хаанаа синтетэн залж, 5 яам байгуулж, төрийн их ёслол үйлдэж, төмөө олондоо тунхаглан зарлаж, дэлхийн олон улсад туурга тусгаар монгол улс гэдгээ тунхаглаж байсан түүхтэй илээ. Энэхүү түүхт он баярыг тохиолдуулан өнөөдөр хүчит 128 хүн барилдаа бүхий өргөнд боллоо. Үндэсний эрх чөлөөний баярыг нээж монгол улсын шадар сайд инх болт үг хэллээ. 100 жилийн өмнө энэ өдөр нийт монгол түмний үн мөнхийн хүсэл биелэж монголчуудын магнай тэнэж, сэтгэлтэн нар гэж хүрээний зүг олон монголчууд цайны дээжээ өргөж, гуравтаа залбиран, ёсонтой толгой охин өргөж, төгсөлтөн тогтоосон төр улс нь хаш хаднаас ч бат, одор эрдэнэс хонглог оршин тогтнож, монгол авагт олон ард баяр илгийн хотол төгсөөр хүртэж, сүслэн хүндэтгэж байсан байна. 1911 оны улс төрийн тусгаар тогтнолын баярууд зөвхөн өнөөгийн монгол түмний баяр төдийгүй нийт монгол туурхтны хамтын хүчин зүтгэл байсан юм а. Тиймээс ах トゥ монгол туурхтан олондоо энэхүү баярын мэндийг дэвшүүлэн хүргэж байна. Барилдаанд улсын авраг Мөнхбат, улсын арслангаа Хуяг, улсын гард Ганбаатар, Бат Эрдэнэ, улсын зан Рагчаа, Өсөхбаяр, улсын харцаг Батөрших, Бямжав нарын тэргүүтээ улс аймгийн алдар цолтой 128 бүх зодоглож уран мэхийг уралдуулан барилдлаа. Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ой зориулсан 128 бүхий барилдааны үзүүр төрөнд Монгол улсын авраг Мөнхбат, Монгол улсын харцаг Содмон даж барилдаж, Увс аймгийн баруун түрүү сумын хараад Монгол улсын авраг Мөнхбат төрүүллээ.